За сайн байцгаана уу? Би өнөөдөр Оливианг орчод ирсэн. Тэгэхээр Оливианг ороод яа авсан бэ гэхээр мэдээж иргэн жилийн Black Friday болсон байгаа. 11 сарын өндөр маш том юм байна. Тэгээд өнөөдөр миний авсан зүйлсүүдээ танилцъя. Тэгээд дээрэс нь энэ хямдралыг далимдуулаад би хэдэн төгрөг хэмнэсэн бэ гэдэг талаар хэдүүлээ сонирхцгаая. За эхэлцгээе. За хамгийн эхлээд юу үзэх вэ гэхээр энэ. За энэ болохоор нүүр цэвэрлэх хөөсөн цэвэрлэгч байгаа. За тэгээ миний арьс маш хуур ашиглалттай арьс. Тэгэд ерөнхийдөө бол ингээд ихэнх хөөсөн цэвэрлэгчнүүд нь одоо арьсыг жоохон хуур ашиглаад идэг штэ. Тэгэхээр энийг би яагаад сонгож хэрэглэсэн бэ гэхээр коллагентэй тийм тэгээд айгүй их зөөлөн чанартай байхгүй арьсыг ерөөсө хуур ашигладаггүй. Тэгээд дээрэс нь том савлгаатай. Маш том савлгаатай. Тэгэхээр маш удаан хэрэглэдэг гэсэн үг. Энийг 2-3 сар хэрэглэдэг гэхээр бол нэлээд удаан хэрэглэдэг. Тэгээд энэ 300 мг нэлийн байна л да. За тэгээд хэрвээ чиний арьс чинь хуур ашиглалттай бол би энэ бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд үзэхэд бол илүүдгүй гэж бодож байна. Хэрвээ нэг удаа хэрэглэсэн бол угаасаа дараа нь дахиад бас хэрэглэх байх гэж бодож байна. За тэгээд эн чинь өөрөө хоёр юм төрөл واخгүй. Нэг нь улаан, нэг нь ногоон өнгөтэй тий. Тэгээд ногоон нь болохоор би бас хэрэглэж үзсэн. Тэр нь миний арьсанд бол нэг тэмч амар сайн байгаа. Нэг амар гоё ингээд илт бүр ингээд амар гоё байгаагүй. Энэ нь амар гоё байсан. Энэ нь илүү одоо үр дүнтэй байсан гэж хэлж болно. Тий. За энэ. За тэрний дараа болохоор би ер нь бол нүүрний одоо маск шүү дээ. Маскыг амар их хэрэглэдэг заяа. Ер нь бол миний амь одоо арьс арчилгааны бараг ингээд 100-аас одоо 50-60% гэх юм уу да. За энэ маск авсан. Энэ маск болохоор дотроо 4 ширхэгтэй. Ганцхан ийм төрөл байдгүй, амар олон төрөл байдаг. Би ингээд төрөл болгоноос нь ер нь бол байнга авч хэрэглэдэг. Зөвхөн нэг маск ингэж тавьж хэрэглэдэггүй. Ер нь бол маш олон төрлийн маскыг ингээд одоо сөөлжөж хэрэглэх амар дуртай. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнийг сөөлжлөх нь айгүй их зүв байдаг. Яагаад гэвэл хичнээн амар сайн үр дүн үзүүлдэг бүтээгдэхүүн байлаа гэд тэргээ байнга хэрэглэх юм бол одоо арьсанд үр дүнгээ өгөхөө болоод ирдэг. Тэгэхээр хэрвээ чамд ингээд амар сайн үр дүнгээ маш сайн өгдөг хэрвээ бүтээгдэхүүн байх юм бол чи тэр бүтээгдэхүүнээ дуустал нь хэрэглэжээд ахиж битгий ав. Тэрнийхээ дараа өөр бүтээгдэхүүн хэрэглэжээд тэгээ ахаа эргээд ингээд сөөлжлөөд нөгөө нэг өмнө нь амар гоё байсан бүтээгдэхүүнээ эргүүлээд хэрэглэх юм бол маш сайн байдаг. Миний туршлагаас. За энийг болохоор ууч штий үнэ хэлэх мартсан байна. За би энийг хэдээр авсан бэ гэхээр энэ 24,000 воноор авсан. Тэгээд бишээ 24,000 вон нь үндсэн үнэ нөхгүй юу. Тэгэнгүүтээ хямдраад 13,200 авсан гэсэн үг. Тэгэхээр нэлээд хөөрхөн хэмнсэн байгаа зү. За энэ маскын хувьд болох юм бол энэ 4,000 воноор авсан. Тэгээд дотроо 4 ширхэгтэй гэхээр нэг маск нь 1000 вон гэсэн үг. Тэгээд би энэ ингээ хоёр хайцыг авангуудаа 8 ширхэгтэй болчиход ихэнхдээ би ингээд 10 ширхэг байвал зүгээр санагдаад тийм. Тэгээд хоёрыг ингээ шууд зүгээр салгаад ингээ ширхгээр навцсан байгаа. За энэ бол мэдээж эрэг арьсыг амар гоё чигшүүлдэг. Тэгээд дээрэс нь ингээд веган байхгүй юу. Тэгэхээр арьсанд бол ямар нэгэн тийм муу нөлөө байхгүй. Тэгээд эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс ч гэсэн хэрэглэхэд тохиромжтой гэдэг нөгөө баталгаажсан. Яа тийм ээ. За дараагийнх нь бас мэдээж эрэг ахаа маск. За энэ маск болохоор яагаад би энэ маскыг авсан бэ гэхээр энэ маск амар гоё. За энэ Riddle Shot 100 гэсэн байгаа. Энэ болохоор ингээд нүүрэн дээр нь юм гарсан, арьсан дээр нь юм гарсан хүмүүс хэрэглээ. Тэр одоо гарсан юм нь ингээд алга болоод идгээд тэгээ дээрэс нь ингээд шинэ арьс гаргаж ирдэг гэж болно. Тэгээд амар гоё тийм гялцсан гялтганс амар гоё тийм арьстай болгодог гэсэн заяа энэ бүтээгдэхүүн. Тэгээ би энэ маск нь тэр бүтээгдэхүүнийх жижигхэн юм нэг талдаа тэр юм байгаа гэсэн. Би ингээд харуулъя л та. Энэ Riddle Shot гэсэн тэр нь орцсон гэсэн. Тэгээд энэ нь штэ энийг ингээд хөнгүүт заяа. Ингээд арьсан дээр ингээд чимчгнүүлээд ингээд нэг юмар ингээд зүгээр хатгаад аим шиг ингээд час гэсэн тийм мэдрэмж өгд юм билээ. Тэгээд тэр нь л амар арьсны гүнлөө ороод янз бүрийн үйлдэл үзүүлээд байт юм шиг лээ. Тэгээд тэргээр амар алдталтай болсон байхгүй. Тэгэхээр би энэний маскыг хэрэглэнгээ энэ нь хэр их одоо миний арьсанд ингээд таарж ин тохирж ин. Тэгээд яг тэр хүмүүсийн хэрэглээд амар гой үр дүн үзүүлсэн тэр нь яг үнэн байна уу гэдгийг туршихаар хэрэглэе гэж бодоод ингээд авцсан. Хэрвээ надад үнэхээр үр дүн мэдэгдээд амар гоё юм бол би энэнийх нь бүтээгдэхүүнийг авч хэрэглэе гэж бодож байгаа. Нөгөө нэг жоохон үнэтэй юм байлээ л те 40,000 гэсэн зүгээр ганцхан л юм 40,000 вон гэхэр чи Монгол баг 900,000 төгрөг болохоор байгааз. Тэгээ хэрвээ таалагдвал би энэний бүтээгдэхүүнийг авч хэрэглэнэ. Тэгээд авчсаг хэрэглэж үзье. Энэ болохоор 12,000 вон гэж энэ заяа. 12,000 воноос 10,200 хямдарсан байна. Тэгээд энэ дотроо болохоор бас 4 дээр нэмэх нэг гэхээр дотроо 5 ширхэгтэй. За дараагийнх нь бас ахаа маск. За энэ маскын давуу тал нь юу юм бэ гэхээр хүчилттэй арьсан одоо нөхцөлтийг одоо агшаад гэх юм уу. Тэгээ дээрэс нь мэдээж эрэг одоо хялгсан хүчлийн талаа юу гоё сайн гэсэн. Давуу маск биш. Нэг тийм гэл гэх юм шиг юу тийм гялхар нэг тийм маскнууд байгаад байдаг шүү дээ. Одоо яг энэ зургийг нь харах юм бол та бүхэд юу хэлэх гээд байгааг нь ойлгоно доо. Тийм маск баггүй юу?
Тэгээд энэгээр болохоор нэг хүчтэй дарна гэсэн. Миний ярьсны одоо ингээ хацрын энэ жоохон энэ хавь мав ч юм уу энэ хавьар тэгээд хамрны энэгээр жоохон хүчтэй үүсгээд байдаг байхгүй. Тэгээд тэрэндээ ингээ зориулаад энэ маскыг авсан. Тэгэхээр энэ 3 маскыг орой хугацаанд ингээ зөвлжлээд хэрэглэнэ. За тэгээд энэ нь болохоор 20,000 оноос хямдраад 14,900 оноор авсан юм байна. За дараагийнх нь юу вэ гэхээр дараагийнх нь энэ. За энэ болохоор юу байхгүй юу? Нарны тос. Нарны тостой юу? Ингээд cushion шиг. Ийм гэсэн үг. Тэгээд ингээд дотроо ийм юутай. Ийм 3 ийм цапаас одоо ингээд парламтай. Тэнгүүт юм мэдээж хэрэг cushion дотроо цапаас байдаг шүү дээ. Тэгээд энэ ч гэсэн ийм цапастай. Тэгэхээр энийг амар удаан хэрэглэх боломжтой гэсэн үг. Ийм цапастай. За хэдүүлээ энийг харцгаая. Энэ амар хөөрхөн өнгөтэй байгааз би бас энэ өнгөний хараад амар хөөрхөн юм байна да гэж тавьсахгүй юу. Тэгээд энэ нөгөө нэг нарны хэд ягаан туяанаас өндөр хамгаалттай, дээрээс нь нарны хамгаалт 50 нэмэх байхгүй. Тэгээд артлынх нь нэмэх нь болохоор 4 нэмэхтэй юм байна. За нэг иймэрхүү л байна да. За энийг хамтдаа хуулцгаая. Тэгээд энэ чинь нөгөө нэг юу байгааз минт байгааз тээ. Ийм өнгө ер нь арьсны одоо жоохон улаалтай хэсэг ч юм уу те. Тэгээд эсвэл ийм сүүдэртэй одоо миний нүдний дотлор жоохон сүүдэртэй гэдэг байхгүй юу. Тэгэхээр тийм сүүдэртэй хар бараан хэсгийг ер нь бол айгүй арьсных нь өнгийг жигд өнгөтэй болгож харагдуулдаг гэсэн. Тэгэхээр би хэрвээ одоо крем төрөхгүй ч юм уу янз бүрийн төрөхгүйгээр зөвхөн нарныхаа тустай гармаар байх үедээ энийгээ зүгээр энгийн бас төрхөө гарсан ч болох юм билээ. За би ингээд жоохон ингээд ийм тэгээ ерөнхийдөө бол нэг бэс ч юм уу праймер төрөгчээр амар гоё арьс ингээд жигд толцдог шүү яг тийм болно гэсэн. Тэгээд энийг авсан байхгүй юу. Тэгэд иймэрхүү маягийн нарны цэс хэрэглэж үзэг болохоор нэг удаа ингээд одоо хямдрлаар юм авч байгаа юм чинь гэж бодоод ингээд аваад үзээд нэг удаа хэрэглээд үзье гэж бодсон. Тэгээ энэ бас амар гоё хахаа. Тэгээд аюу хөөрхөн магааз юм савлаа муулган гэсэн. За энийг болохоор би хэдээр авсан бэ гэхээр энэ 36,000 оноос хямдраад 17,800 болсон юм. Бараг 50% хямдарсан юм шүү. Айгу хөөрхөн мөнгө хиймсэн байгааз. Тэгэд энийг чинь 2 ширхэгтэй юм чи айгу удаа хэрэглэн миний бодлоор 2 сар ч юм уу 1 сар гармаар 2 сар баг хэрэглэчих واخа. Ер нь бол 2 сар хэрэглэх хэрэг чинь нэлээд хөөрхөн удаа хэрэглэж гэсэн шүү дээ. За дараагийнх нь усны бодог. За би усны бодог. За үсээ бол би өөрөө буддаг. Тэгээд үсээ тарихтаа ч гэсэн өөрөө тарьдаг. Яг бол үсэж байгаа болохоор ер нь л нэг үсчдийн хийж байгаа надад юм үсийг оролдож байгаа нь ерөөсөө нэг л сэтгэл таардгүй. Би өөрөө хийж л миний сэтгэл таараад байдаг. Тэгээ би нэг удаа Солонгост заяа үсээ бодуулаад тэгээд хиймэлчихсэн аахгүй юу. Тэгээд миний үсний өнгө тэгээс тэр хийм надад хизээж таалагдж байгаа. Би амар их мөнгө өрсөн. Хиймэлэхэд 300,000 вон заяа. Амар их мөнгө заяа. Тэгэнгүүтээ будг нь хийдэж байлаа да. Нэг 60,000 вон боллоо та. Тэгээд тэр будг нь ч гэсэн надад нэг гоё таалагдаагүй. Тэгээд тэрнээс хойш ер нь бол би захиж хизээж өсч орж бодуулахгүй гэж шийдсэн. Тэгээд энэ ч гэсэн мэдээж хэрэг веган. Тэгээд өөрөө бодоход айгүй амар байдаг энэ будг. Миний ус нь нэг байх хангалттай хүрдэг. Би уусаа шингүүстэй. Тэгээ өнгө нь болохоор би нэг иймэрхүү өнгөтэй өнгийг сонгосон. За усны будны хувьд бол нэг иймэрхүү байлаа. За дараагийнхаа үцгээ цүм. За юу гарч ирэх юм. За энэ бол тэн байла. Тэн биш одоо гэрэл сүдэр гэх юм уу? Энэ бүр би энийг угаасаа гарч ирэхэд нь үнэхээр авъя гэж боддог байсан. За тухайн үедээ яасан бүүмэд авч чадаагүй. Энэ гарч ирэхдээ 5 ширхэг өнгийг өөртөө агуулсан. Тийм гэрэл сүдэр баггүй юу. За тэгэнгүүтээ энэ хажуудлаа нэг юм хөргөн жижиг ягаан өнгөтэй юмтай гарч ирсэн. За энийг болохоор би нүдэн дээрээ хэрэглэх баг. Тэгээ энийг ч мэдээж хэрэг нүдэн дээрээ бас ашиглана. Яг л би одоо ингэ миний одоо хэрэглэдэг тэн болохоор ер нь ийм ягаан өнгөтэй баггүй юу. Ийм ягаан өнгөнүүд амар их орсон. Тэгээд би жоохон боровтордуу өнгийн тэн бас хэрэглэе гэж бодоод ер нь бол авсан юм л та энийг. Тэгэд энийг би зөвхөн одоо сүүдэр маягаар ашиглахаас гадна одоо нүдэлсэн тэн гэж бодож авсан. За тэгээд бор өнгөний тал дээр нь штэ миний одоо First Color гэж байдаг штэ. Миний болохоор нэг тийм шаргалдуу суурьтай өнгө надад цогтгүй байхгүй. Тэгээд нэг тийм жоохон саарал бор гэж хэлэх юм уу? Саарал бор тоонтой тийм өнгөнүүд минь надад амар тохирдог. Тэгээд энэ болохоор яг миний хүсчихсэн яг миний хувийн өнгөд тохирсон тийм өнгөнүүд орсон гэсэн үг. Ийм ингээ хамраа өндөрлөг ч юм уу тэр хэсгүүд дээрээ надад аль өнгөн яг тохирох вэ гэдгийг шууд энэ 3 өнгнөөсөө харж чад ингээд
хэсэгчлээд ингээ будчих болно. Ашиглаж байгаа хүнээсээ хамаарат яаж ашиглаж болно гэж би бол бодож олон янзаар ашиглах боломжтой юм гэсэн үднээс ер нь худалдаж авсан. За тэгээд энэ нэг хөөх юм нас амар хөөх юм. Ер нь цайвар ягаа ийм мөнгөтэй. За ийм хөөх юм 2 юм орсон юм авсан байхгүй юу? За энэ нь ямар үнээр авсан бэ гэхээр энэ 24,000 вонноос 19,900 болж хямдарсан байна. За нэг тиймэрхүү л энэ да. За дараагийнхаа үзцгээе. За на дууссан биш үстэй. Inclusion. Би inclusion авсан. За тэгэнгүүт энийгээ би задлцсан. Яг гэвэл хэрэглэх шаардлага гараад би задлцсан гэсэн. Тэгэхээр зүгээр ингээд үзчихье. Энэ цапаас нь би бол ер нь 21 номерыг ашигладаг. 19 юм уу 21 номерыг хэрэглэдэг байхгүй. Миний арьс ер нь жоохон цагаан талтай. Тэгэд би болохоор энийг хэрэглэдэг. Одоо хэрэглэж байгаа нь бол энэ байхгүй. Тэгээд би энэ дээр бол 22 номерыг авсан. Яа тэгэхээр энэ надад амар цайдаад байгаа. Би энийг одоо 21-ийг авсан болов уу 19-ийг авсан болов уу тэгэж цайдаад байгаа юм мэдэхгүй. Байна уу? Өнгөнийх номер байна уу? Мэдгүй байхгүй юм шиг байна. Тэгээд дээрэс нь миний арьс амар нэг хуурай гэж хэлсэн шүү дээ. Тэгээ энэ яагаад ч надад юу болохгүй байгаа. Энэ амар хуурайшуулаад байгаа. Тийм болохоор би энийг авсан байхгүй юу? Энэ бол амар хөөхөн чигшил өндөртэй. Тэгээ дээрэс нь өө даралцаатай юм билээ. Ийм. За тэгээд хэдүүлээ яач юм. Энэ нь болохоор 38,000 вонноос 30,000 вон болж хямдраад тэгэж авсан. Ийм. Энэ хүртэл амар хөргөн зөөлөх юм билээ. Энэ үнэд үн дагаа чанар гэж үнэн баха бараг гэхгүй. Энэ vanilla coke яахгүй юу? За нэг юм хөл энэ да. За энэ болохоор класс гээд юу байхгүй би нэг ээжтэй авсан. Тэгээ манай ээж ярьж гэсэн минийхтэй адилхан маш хуурай. Тэгээд би тэр нэг Оливиан ороод юмнуудаа үзээ сонирхоо явжсэн чинь нэг тийм зөвлөгч эмч байгаад байсан байхгүй. Тэгээ би тэр эмчээс нь одоо манай ээж ингээд 40 гаруй настай хүн байт юм аа. Тэгээд нилээн хуурай арьстай. Тэгээд юу зүгээр вэ? Одоо cushion авд юм уу? Юу авал та ингээд санал болгож гэсэн чинь надад энэ бүтээгдэхүүний санал болгосон байхгүй юу? Тэгээд энэ бүтээгдэхүүний тестерийн би ашиглаж үзсэн л дээ. Тэгсэн чинь амар сонин заяа. Би нэг ихтэй тушиж үзэхгүй яг би нэг ээжтэй явуулна шүү дээ. Тэгэхээр ээжтэй шинээр нь явуулах юм бол гоё. Зүгээр ямар хуу вэ гэдгийг л харуулж байна. Энэ болохоор ийм бүтээгдэхүүн. За тэгээд энэнд нь ингээд гараараа ч юм уу хүрээд үзэх юм бол энэс зүгээр шууд ус шиг юм ялгардаг заяа. Тэгэхээр зүгээр шууд ингээд үзэхэд миний хуруунд дээр крем гэхээсээ илүү кремтэйгээ хамт усан тийм услаг зүйл ингээд хамтдаа гарч ирсэн гэсэн үг. Тэнгүүтээ тийм болохоор би ингээд амар одоо өө даралт муутай ах гэж бодсон чинь айгуу сонин нь өө даралт сайтай байсан. Тэгээ би энэ бүтээгдэхүүнийг авсан байхгүй юу. За энэ болохоор 23 номер. Манай ээжээс ер нь бол жоохон бор талдаа. Тийм болохоор 23 номерыг авсан. Тэгээд энэ одоо бор тэнгүүтээ нэг юм цайвар шар өнгө, тэнгүүтээ ягаан өнгө гэсэн юм 3 өнгө ингээ холилдсон. Энэ 3 нь ингээд нийлээд арьсан дээр амар гоё өнгө гаргаж ирдэг даваа талтай. Тэгээд маш чигшил өндөртэй. Зүгээр л нэг тос түрхэж байгаа юм шиг түрхэж байгаа мөртлөөсөө өө даралцаатай гэсэн үг. Тэгээд энэ савлгаан гэсэн хөөрхөн дэж байгааз одоо ингээд харах юм бол юм талтганс буржган дэлгөө арьсны одоо өнгийн эсрэг гэж арьсыг цайруулах үйлдэл үзүүлдэг. Дээрээс нь өвчлөөс ухаас хамгаалдаг. Тэгээ нарны хамгаалт маш өндөртэй. Одоо 50 нэмэх гэсэн үг шүү. За тийм ийм зүйл байна. За энэ болохоор үнийн хувьд болохоор 38,000-оос 30,400 болж хямдарсан юм байна. Тэгэхээр хөөрхөн хямдарсан гэсэн. За энийг ээжийнхаа энд тавьчих. За дараагийнх нь юм болоо. За энэ болохоор base би inclusion-ийн хажуугаар бас foundation хэрэглэж үзье гэж бодож байгаа. Тэгээд тэрэндээ зориулаад би энэ inclusion-ийн base юм primer түрхэж чаддаггүй юм а. Ягаад ч юм түрхэж мэдгүй ягаад ч тэгж юу байгаагүй. Туршил болгоогүй гэх юм уу одоо мэдхгүй тэгэл нэг хэрэгэлдэггүй юм. Тэгээд нэг удаа хэрэглэж үзье гэж энэ base-ийг авсан. Энэ цэнхэр өнгийн суурьтай base аахгүй юу? Тэгээд тестерлээд үзсэн чинь бүр арьсыг айгүй гоё тийм гүлгөр бэлтгэр болгож илээ. Тэгээд тийм учраас надад амар таалагдаад тэгээд энийг авсан. За өнгийг харцгаа хэдүүлээ.
За өнгө нь нэг иймэрхүү байна. Одоо ингээд үзүүлээ. Тэгээд хөөхөн энэ ингээд чийг өгдөг маш сайн чиг шил өндөртэй. Одоо ингээд хөрөнгөт нэг тийм гоё услаг мэдрэмж өгдөг юм билэ. Тэгээд арсыг ингээд гүлгэр гэлтгэр малтар болгочтой юм билэ. Одоо энэ дэр ч гэсэн ингээд харагч байгаас тэ миний одоо ингээд гар жоохон боровтор байжсан аа яг төвөрсөн гэсгэрээ нэг тийм чигэд нэг тийм гоё цайруулаад тэгээд юм жигдхэн болгочихж байгаа. Тэгээд тэр нь надад таалагдсан. Тэгээд нэг тийм гялтгар. Тэгээс өнөр нь ч гэсэн гоё. Тэгээд энэ 30% нарны хамгаалалтай гэсэн. Тийм болохоор бас давхар нарнаас маш сайн хамгаалаад өгч юм байлээ. Тэгээд энэ гурван үйлчлэгээ юм байна л да. Тэгэнгүүтээ одоо нарны хамгаалалт тэгээд арсыг одоо хэрэглэх тусам миний арсыг гүнээс нь одоо цайруулна. Тэгээд үрчлээнд бас сайн гэсэн. Ийм гурван үйлдэлтэй. Тийм болохоор сонгосон гэж болно. За дараагийнх нь үнийг нь мартчих. За энийг хэдэр авлаа. Энэ нь болохоор 16,000 воноос хямдраад 12,800 вон болсон. Тэгэхээр хөөрхөн ямарсан байна. За дараагийнх нь уруулын бодог байна. За энэ уруулын бодгийг би ээжтэй авсан бас. Энэ уруулын бодог за манай ээж ер нь бол тэгж амир хит улаан өнгө ч юм уу тийм тал өнгөөр бодох тийм дуртай биш. Тийм болохоор би яг ээжийнхаа дуртай өнгөнд нь тааруулаад энэ уруулын бодгийг авсан. Тэгээд ийм айгүй хөөрхөн гэлтгансан гэх юм уу тийм уруулыг бий болгод юм лээ. Тэгээд өнгөлөгч биш яг ингэж гарч ирдэг. Тэгээд уруулыг гоё юу яадаг. Чиглэг болгодог гэсэн үг. Бас одоо чигшил өндөртэй болгож харагдуулна. Зөөлхөн амир гоё тийм арьстай уруул шиг харагдуулдаг. Давуу талтай. Тэгээд бас надад энэ юу н савлгааны амир дизайн савлгааныхын дизайн амир хөөрхөн санагдсан. Хөөрхөн могоз юм. Одоо ингээд доороосоо нэг тийм хөөрхөн ягаан улаан гэх юм бол улаан тэр дүүмнээс ингээд уусаад тэгээд дээдлийнх нь бондгор юм хүртэл хөөрхөн санагдсан. Тийм учраас ээжтэй авсан. За энэ болохоор хэдэн вонор авсан бэ гэхээр бэ шүү дээ. Би нэг хэд вонор авснаа хаана нэвчлээ. Аништ. Энэ 16,000 воноос бас 12,800 болсон байна. Яг энэтэй адилхан үнээр хамдарч энэ хоёрыг адилхан үнээр хэмжсэн байна. 16,000 воноос 12,800 вон болжээ. За тэгвэл дараагийнх нь юу вэ? Дуус юм шүү дээ. За дараагийнх нь юу вэ? Сормосны бодог. Сормосны бодог би нэг бол ер нь бол нэлээд хэрэгэлсэн. Тэгэхээр хэрэглэж үзчихсэн учраас энэ бүтээгдэхүүнээ эргээд авсан. За энэ болохоор усны хамгаалалт өндөртэй. Тэгэхээр ус хүрэхэд бол угаасаа арилдахгүй арилгах гэж амар зовдөг. Басан цэвэрлэгчээр цэвэрлэнэ. Эсвэл яг энэ зориултынх нь одоо ингээд сормосны бодог арилгадаг тийм бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Яг энэтэйг адилхан нэг тийм байд юм аа. Тэрнгээр арилгадаг. Тэгээд энэний юу таалагддаг вэ гэхээр одоо энэ ус гэх юм уу одоо багс гэх юм уу? Багс нь юм нарийнхан баггүй юу? Тэгээ тийм болохоор бөөгнөр үлдгүү тэгээд бас гоё урт болгодог байхгүй юм. Тэгээ тийм болохоор би энэ амар дуртай. Тэгээ одоо миний одоо хэрэглэж байгаа нь болохоор энтэй яг ижилхэн заяа. Энэ ахгүй юу? Энэ хоёр яг ижилхэн. Надад бүр ялгаа нэг мэдэгддэггүй. Үний хувьд ч гэсэн энэ их ялгаа байдгүй маа. Тэгээд энэ болохоор энийг би авч яхад нэг дэр нэмэх нэг байсан. Тийм учраас би энийг авч ирсэн. Тэр үед хямдрал зарлаагүй байсан. Зүгээр л нэг дэр нэмэх нэг байсан болохоор энийг. Тэгээд энэ сормосны удагнуудыг бүр маш удаан хэрэгэлдэг. Энэ байгаль гэдэг хизээч дуустгүй заяа. Гэхдээ яг хоо энэ миний энэ одоо хэрэгэлж байгаа маань дуусаагүй байсан гэсэндээ би нэг зүгээр хямдрал нь болцсон юм чинь гэж татсан л та. Гэтэ ер нь бол энэ ягааныг бодвол харин арай жоох хүнтэй. Тийм учраас энэ удаад харин авсан. За энийг болохоор би хэдэр авлаа 20,000 воноос хямдруулаад нэг 12 болон тэр хавцаал авсан баха. 13,000 вон ч юм уу. Би мартцсан байна. Энэ дээр бичээгүй. За тэгэл ингээл энэ. За дараагийнх одоо бараг дуусч байна яана. Дараагийнх нь болохоор энэ байна. Энэ болохоор серум бохгүй юу? Тэгээ би энэ серумыг зүгээр миний одоо арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дундаас одоо серум ч юм уу тэрний дууссан байсан. Тэгээд юу яагаад дууссан юм чинь ямар нэгэн бүтээгдэхүүн авъя да гэж бодоод авсан. Тэгээд би арьсныхаа чигчлийг нь л одоо нөхөх чигчлийг нь өндөр болгохын тулд л яг тийм
бүтээгдэхүүн хайж байгаад энийг авсан. Тэгээд нэг авсан нэг шалтгаан. Тэр хоёр дахь шалтгаан нь маш сайн хямдарсан байсан. Энэ болохоор 27900 оноос 13950 мянган вон болж хямдарсан байсан. Айгуу сайн хямдарсан гэсэн үг. Тэгээд зүгээр л авцгаа. Хямдрлаас нь болоо тэгээд дээрэс нь арсны юу тэгшлиг амар сайн нөхдөг гэсэн болохоор нь авсан юм. За тийм байна. Тэгээд арсыг бас юу яах юм бэ? Одоо юу одоо хүчсэн арсыг багасгахад шинэ арс гэх юм уу? Шинэ арсыг төрүүлж бий болгодог гэсэн. Тэгэл ийм л үйлдэлтэй байна л да. Тэгээд бас мэдээж ирэх тестерлж үзсэн. Тэгсэн чинь тэр нь бас энэ хүү зэрэм маань надад амар таалагдсан юм аа. Миний гарны арсыг гоё чигшүүлсэн тэр тухайн үед. Тийм учраас авсан. Тэгээд мэдээж ирэх хамгийн түрүүнд үнэн амар таалагдсан болохоор авсан байхгүй юу да. Тэгээд миний хэрэглэдэг нь болохоор арай өөр брендийн бүтээгдэхүүн байдаг л да. Гэтэ нэг удаа хэрэглээд үзье гэж та угаасаа нэг бүтээгдэхүүнээ удаа хэрэглэж болохгүй гэсэн миний нэг тийм одоо үзэл бодол гэх юм уу тийм байдаг учраас зүгээр нэг завсраар нь гэс ингээд панча маягаар оруулах маягаар авсан гэсэн. За дараагийнх энэ баг хамгийн сүүлийнх хаа. За хамгийн сүүлийнх маань уруулын лос бол гэдэг шилэн юм шиг харагдуулдаг, гялтгануулж харагдуулдаг юм гэх юм уу. Яагаад энийг авсан бэ гэхээр одоо сүүлийн үед ер нь бол энэ бүр амар юу яагаад алдартай байгаа бүтээгдэхүүн байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо зүгээр уруулаа будаагүй энийг ашигласан байсан ч уруулыг амар гоё гялтгансан дээ бас жоохон ингэ зузаан юм бомбор гоё харагддаг байхгүй юу? Гэтэ ингэж шууд ингэ үйлдэл нь одоо бомбор болох үйлдэлтэй биш зүгээр ингэ гялтганж байгаа нь амар гоё бомборч юм шиг тийм харагддаг гэсэн үг. За харцгаая. Тэгээ бас энэ хөөрхөн амар гоё саатай. Чи юуны халаар Романы халуу? Ийм. Тэг би уруулан дээр төрчихье. Тийм. Хойхон өмнө мэдээж хэрэг туршиж үзэн штэ. Тэгээд туршиж үзэж байхад энэний нөгөө нэг гаатай байсан бохгүй юу? Тэгээ гаан гоё сэнгэнүүлээд уруулыг амар гоё сэнгэнүүлээд нэг тийм тааламжтай мэдрэмж төрүүлээд байсан байхгүй. Тэгэхээр нь авсан. Тэгээ би энийг ингээд туршиж үзчихэд Оливиангаас гараа авсан заяа. Тэгээд авах байх уу гэж эргэлзэж гараа авсан. Тэгээ ингээд гарч яваад алхаад нэлээ удаа алхаж жагаад тэгсэн чинь над бүр айгүй гоё мэдрэмж төрүүлээдсэн болохоор эргэж очиод гочгоо тавцаахгүй. За харцгаая л да. Тэр. Тэд камерт гэсэн харагдахгүй юм л та. Одоо би уруулаан зүгээр ингээд улаан өнгөр ч юм ямар нэг өнгөр бутсныхаа араас нь энийгээ давхарлаж бодож олно. Эсвэл зүгээр бодохгүй зүгээр бодоод гарсан ч миний уруулыг үнэхээр гоё эрүүл харагдуулна. Өнгө нь гоёгоос тэ саамаатай. Сааных нь өнгө нь. Тэгээ би авсан юм аа. Зэн тиймэрхүү л байна. За ингээ болчтой. Ингээ болсон. Тийштэй. Энийхээ үнийг нь мартчихэж. За энийг би яг хямдралан за энэ нэг 12 моёр ч юм уу 13000 воноос хямдраад нэг 9000 вон тэрэл авсан баг. Нэг амар үнэтэй биш. Тэгээд үнийг нь мартчихжээ. Тэгээ энийг нөгөө нэг эднэрээсээ тусна авсан болохоор юуг нь баримтыг би хааш нийцсэн мэдгүй алга болцсон. Эсвэл би баримтыг аваагүй ч гараа авсан байж магадгүй. Тэгээд хідээр авснаа бол мартцсан. За болсон. Ингээд миний зэмнүүд маань дууссан байна. Хамгийн сүүлийн үзүүлье. Цүнхнээс зүгж байгаа. За ийм их хуландаа тэгээд нийтдээ хэдэн 100,000 вон болгож хямдруулж авсан бэ гэдгээ бодоод үзүүлэн заяа. Тэгээд эндээ бичээд оруулчихна. Тэгэхээр за ер нь бол ийм би яг энэ видеогоор юу хэлэх гээд нэ гэхээр шүү дээ. Оливиангийн одоо энэ Black Friday-ээр би авсан гэж байна шүү дээ. Энэ ганцхан жилд ганцхан удаа ингэж болдоггүй байхгүй юу? Оливианы хямдрал 2-3 сар болоод нэг удаа хямдардаг. Тэр үед ч аягүй сайн хямдардаг. 60-70% хямдардаг, 30%, 50% хямдардаг бүтээгдэхүүнүүд аягүй их байдаг. Тэгээд тэндээсээ би дандаа одоо өөрийнхөө айр сарчилгааны бүтээгдэхүүн, бодог шунх бүх юмнуудаа авчдаг. Тэгэхээр надад бүр ингэж миний санхуд амар хэмнэлттэй байдаг. Тэгэхээр та ч гэсэндээ яг тэр үеийг нь одоо Оливиангийн хямдрал хизээ болдго юм бэ гэдгийг судалж байгаа. Эсвэл одоо ингээд таныг мэддэг найз нөхөд ч юм уу одоо хамаатай саданд солонгост байдаг бол яг тэр үеэр нь чи
одоо хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдээ Солонгосоос нь захих юм бол маш хямдханаар авах боломжтой гэдэг зүйлийг би ингээд та нартай хэлхийг хүссэн. За хэрвээ бүр ингээд за би яг ингээд Оливиангаас ингээд юм аммаар байна. Тэгээ надад ингээд таньдаг мэддэг хүн алгаа гэх юм бол яг уу над руу ингээд холбогдоод надад ингээд аваад өгөөч ингээд явуулаад өгөөч гэж гуйх юм бол би каргогоор явуулаад өгч болно. За тийм л энэ би бол миний үднэс л ийм л тусгар гэж бодохоор байна. За баяртай. Дараагийн бичлэгээр бол штэ. Дараагийн бичлэгээр би амар хөөрхөн мэдээ. Та нар тэрийг харж байна уу? Тэр болонд юу байгааг харж байна уу? Би ингээд Солонгосын Apply-гээд аппликейшн болох онлайн дэлгүүр тэндээс би ингээд хөөрхийг дэм авсан. Тэгээд та хэдтэйгээ хамтдаа анбоксинг хийн заяа. Тэгээд одоохондоо бол миний захаас бүгд ирж амжааг байгаа. Тэгээд бүгдээрээ ирснийхэн дараа бичлэг хийх гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрүүгээр уулзцаая баяртай.